Улсын хурлын өнөөдрийн чуулганаар Сэлэнг аймгийн Манд сумын нутагт орших ноён уулыг улсын тусгай хамгаалтанд авах асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ. Ноён ул орчмын нутгийн дурсгалт газрыг ашиглан улсын тусгай хамгаалтанд газар нутгийн сүлжээнд хамруулах хавсгалтаар хөлийн заагийг баталгаар тусгасан юм. Сэлэнг аймгийн Манд сумын нутагт орших газрын ордыг ашигладаг холбоотой мөн ноён уулыг улсын тусгай хамгаалтанд авч байгаа бөгөөд нийтдээ 11 мянга талбайг хамарч байгаа юм. Энэ асуудлыг өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар хэлцэх явцад Монгол Улсын бүлэг завсарлага авч байсан. Харин өнөөдрийн хэлцүүлгүүгээр гишүүд баггүй шүмжил тавьж байсан юм. Хүнийг талдаа улсын тусгай хамгаалтанд авахаас гадна нөгөө талдаа стратеги ордод хамруулах асуудлаар улсын хурлын хурлаанаар хилцэж эцсийн шийдвэрийг гаргасан. Улсын хурл төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд бол дандаа байгаль орчноор оройтуулах чиглэлийн энэ нийтийн эзэмшлийн өмчийг цөлмөд дуусгах чиглэл одоо бодлого явуулаад байгаа юм л да. Түүний нэг тодорхой жишээ бол өнөөдөр ноён уул орчмын газрыг одоо тусгай хамгаалтанд авах нэрийн дор оруулж ирж байгаа их хурлын тогтоол шийдвэр байгаа юм л да. Энэ дурсгалт газар дархан цаазт газар болон байгалийн цогцлборт газраар нь оруулах тогтоолын төслийг та бүхэн өөрсдөө шинээр өргөн бариад явах бүрэн боломжтой шүү. Засгийн газраас орж ирсэн тогтоолын төслийг бол бид нэр энэс цааш өөрчлөх ямарч боломжгүй байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс ноён уулыг байгалийн цогцлбороор нь авч үлдэхийн тулд 78 мянга талбайг хамгаалтанд авах ёстойг саналыг ирүүлж байсан. Мөн хөлийн засгийг тогтоох эрхийг засгийн газарт өгөх юм бол өчнөө асуудлууд араасаа гарч магадгүй. Тиймээс алх гаргаж явахад гадаадын хөрөнгө оруулалт шаардахгүйгийнх асуудлыг хөндөж байсан юм. Унта энэ зэрэг цүйц түүнээс ч одоо тэр булш бунхан өнөөгийн үеийн түүхийн олдвороороо бол түүнээс ч илүү гарах үс ийм уулаа ухах тухай 50 тонн алтны төлөө ухах тухай бид ярьж байна. Байнгын хороо судлуу бид нар хилцүүлэг хийхэд хүмүүсийн гаргаж байгаа материалаар цаашаага мөнгө босгохдоо Синтера Голд 105 тонноор нөөцөө өгсөн байна. Монгол улсын их хурл 50 тонноор оруулж ирж байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нөөц олборлолтын явцад дахиад нэмэгдэнэ, газар нутаг тэлнэ, гарцаагүй нөөц нэмэгдэхээр тэрийг ухаж гаргана гэдэг ийм юмруул явнаа. Тэгээ бид нар бол гарцаагүй маш өндөр үнээр энэ Синтерад 50 тонн алтаа өгөх гэж байна. Бодолцооч энэ бол популизм биш ээ хүмүүсээ. Би одоо та нараас яаж гуйх вэ? Ноён уулыг л ганцхан өршөөчөөж. Хуулийн төсөлд 11 мянга газрыг байгалийн нөөцөөр 450 газрыг түүхэн дурслын байдлаар улсын тусгай хамгаалтанд авъя гэх саналыг оруулж ирж байна. Мөн үүн дотор гацууртын орд төрийн тусгай хамгаалтанд тас гадуур үлдэж байгаа. Ингэснээр гацууртын ордыг Синтера Голд компани ашиглахаар болж байна. Энэхүү Монголын төр дээрх ордоос 34%-ийг эзэмших юм.